Өглөөчийн мэндийг хүргэе. Үзэгч таныг гоё болцоонд урьж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний онцлсон зочид бол 35-6 жил хамтдаа амьдарсан анагаахын салбарт анх танилцж энэ салбарт хүчин зүтгэж яваа юм сайхан хосууд байна. Тэгээд та хоёр нөхөртөөгөө хамгийн сүүлд хизээ болцчихсон. Ер нь удсан байна. Ер нь одоо энэ их завгүй ажил амьдрал дотор яг зориулт гаргаж бид хоёр болцож байсангүй. За дээрэс нь одоо яг нэг байгууллагт ажиллаж байна. Тэгэхээр одоо өглөөж гараад хамт, оройж гараад хамт гэхдээ яг хувьдаа гаргасан яг тийм болцсон цаг ер нь бол байхгүй их удсан. Тийм үү. Та хоёр манай өвөө эмээ болж амьдсан уу? Одоохон дээр амжаагүй байна. Тийм. Тэгэхээр болцоо гэдгийг хүмүүс нэг юм залуу насны юм гэж боддог штэ. Хэр тогтолж байна та? Надад их сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл яг одоо бид хоёр одоо юу гэдгийг ингээд зөвхөн хоёр биентэй зориулаад уулзсан гэхэд надад их сонирхолтой санагдаж энийг мартсан байна. Тэ бид нар их олон жилийн өмнө бол бид нар яг цаг гаргаад хоёр биендээ уулзаад болцдог байсан бол одоо яг бас яг эргэл яг тэрх байдалд ороод байгаа юм шиг санагдаад байна л да. За ингээд таны нөхөр Бадрал одоо студид таныг хүлээгээ сууж байгаа. Гэхдээ бас яг таныг ирнэ гэж мэдэхгүй л байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд хоёулаа хамтдаа орцгоё. За. Сэвэн үг юм уу? Юу юм бэ? Чи юу юм? Тэгээд өөр болцсон төрж байгаа гэсэн шүү дээ. За. Ингээд чамайга болцоонд дурлаа их олон жилийн дараа. Урилгын минь хүлээж авсанд баярлалаа. Чи хэн бэ гэж бодсон. Үгүй одоо ямар нэгэн байдлаар л өөр хүн байгаа хол гэж бодсон. Чи тэрийг хизээ хамгийн сүлд уулзлаа. Өнөөдөр нэг албасаар болцож үзээгүй шүү. Би болцоонд өрөөгүй байна. Их олон жил болсон байна. Гоё болцоо гэж энэ нэвтрүүлгийн дөрмийн дагуу хоёулаа тодорхой асуултад хоёулаа хариулах юм байна. Тэгээд одоо нэвтрүүлгийн хүмүүсээс ингэж чи тэр хариулахыг хүсээд нэлээд олон асуулт бэлтгэсэн байна. Хариулах уу? Хоёулаа их сонирхолтой байх юм бэ те? Хариул. Хамгийн анх танилцж бас болзож байсан дурсамжаа хуваалцаач. Тэгэхээр хоёулаа их олон жилийн өмнө хэмээг бодох нэ. 35 жилийн өмнө юм уу? 35 6 жилийн өмнө бол хүүхдийн парк дээр хоёулаа сандал дээр болцож ирсэн санаж байна. Тийм дээ. Тэгээ анх удаа тэнд уулзаад анх удаа үнсэж үзсэн байна. Ангаахын нөгөө баг курсын 1-р курсын оюутан манай хүн чинь болохоор эмнэлгийн совилогч. За тэгээд би нэг ном авах гээд үлээ ном өгөх гээд явж исэн чинь бид нартай хамт ажилладаг нэг залуу таарсан. За тэгээд тэр залуу надаас асууж байгаа байхгүй. Гү чи одоо энэ манай инхийг одоо ер нь одоо үнэхээр одоо хайрлах гээд үерхэх гээд байна уу? Эсвэл зүгээр нэг одоо ингээл уулзаад яваад байна уу гэхээр би ерөөсөө юу ч бодоагүй байсан юм чи. Гэхдээ би зүгээр л номоо авчаал явж гин гээл ингээд. Тэгэл тэрүүхөө хооронд л миний нэг зүрхэнд нэг жижиг дохио өгсөн юм шиг. Тэгээд тэр дохио нь юу байсан бэ гэхээр тэр үед чинь автобусаар л явдаг байсан шүү дээ. Багшийн дээд хүртэл бишээ талбай хүртэл явж байгаа хооронд ер нь яагаад болохгүй гэж би ер нь энэ үнтэй үерхийгээд хэлээд үзвэл яадаг юм бол гэж бодоод. Тэгээ шууд нөгөө таксифоноор утсаар нь яриад хоёулаа 8 цагаас кино үзьгээд 1-р хол руу явах хэвээр хүн чинь буцаад сансарлуу буцаад явдаг байхгүй. Тэгээд манай хүн зөвшөөрсөн. Ямар кино хийснийг санаж байна уу? Багцсан. Би бол санаж байна. Одоо ихэнх залуучууд хэлэхэд бол инээдэмтэй. Бид хоёрын болцоотой ямар ч холбоогүй Эрдэнэ нуусан гар гэдэг кино. Где трепещут осины, где с дубов колдунов облетает листва. Тэр чи өөр тэр хуваарт нь өөр кино байхгүй зүгээр л байгаа цаг нь л тэр. Кинон дээр яг тэр миний бодож исэн бодол ерөөсөө кино биш байсан л да. Яалтчгүй л одоо гарын барьчмаар санагтаал зориг хүрдгүү. Тэгээ сүүлдээ нэг гараа ингээл араар нэгэл сандлын араар нь гулгуусаргаад нэг мөрөн дээр нь тавьсан чинь бие ураагаад ингэсэн. Яг тэр үуч бол айгаа тод санагддаг. Чи бол яг надад одоо таалагддаг хүмүүсийн нэг байсан учраас би хүлээн зөвшөөрсөн.
Тэгээд дараа нь тэгээд хоёлоо уулзах тусмаа л үнэхээр одоо чиний тийм эрхэм нандин сайхан чанаруудыг би олж харж эхэлсэн. Яг миний хүлээж исэн хүн муу юм байна гэдэг бодолд ингээд ажлын хамт олонтойгоо ээж аавтаа мань найз нөхдөд мань харилцаж байгаа энэ бүх харилцаанаас энэ хүн бол яг бид хоёр хамт амьдрах хүн байна гэсэн ийм итгэлийг ингээл улмал тодруулж байсан. Арай дотор юм биш лээ. Тэгтээ ер нь бол сайхан байсан. За дараагийн асуултанд орох уу? За 36 жилийн хамтын амьдралдаа хамгийн үнцэнтэй гэж боддог зүйл юу вэ гэсэн бэ? Хүүхдтэй болсон тэр бүчил одоо хамгийн нөгөө чухал өдөр чухал байсан. Тэгээд харамсалтай миний хувьд бол жоохон нөгөө нэг хажууд нь байгаагүй байхад миний хүү төрсөн тий. 6 сар Оросд байж байгаад эргээд ирэхэд миний хүүхэд 3 сартай болсон байсан. Тэгээд тэр хүү маань бол одоо би тэр үед хамгийн үнцэнтэй зүйл. Чиний хувьд? Миний хувьд бол хамгийн сайхан эр хүнтэй би ханилсан. Ханараа бол маш их бахархдаг. Дахиад бас их олон жил байгаа гэж харж байна. Тэгээд сайхан хүүтэй болсон. Энэ бол одоо бид хэдийн амьдралын хамгийн үнцэнтэй зүйл. Я харахгүй миний амьдралд энэ хүнээс хизээч алдаж болохгүй. Салж болохгүй, холдож болохгүй гэдгээ би ойлгодог. Тэгээд энэ хүн миний амьдралд үргэлж нөгөө баяр хөөргийг үргэлж өгдөг юм байна тий. Бас миний амьдралыг хазаах үед үргэлж засаж залруулдаг учраас хамгийн үнцэнтэй миний хань юм байна оо. Хүүхэн биш болцсон уу? Хүү мэдээж үнцэнтэй. Гэтэ бас яг энэ хосын амьдралыг яг дүгнээд харах юм бол миний хань бол үнэхээр үнцэнтэй. За дараагийн асуулт руу орох уу тэгвэл? За хамгийн сэтгэлд хоногшсон мартагдчихгүй болзооныхоо тухай эргэн дурсвал ямар вэ гэж. Би бол шууд мэдчихэе. Хамаагүй нүцэрэхгүй үстэй. Ер нь бол ер нь нуугаад таахад юм байхгүй. Тийм яг болзоо гэж хэлэхээсээ илүү би анх удаа нөгөө гэрээсээ гадуур одоо эхнэрийгээ дагаад цэргийн гостлын одоо тэр ажилчдын нэг нийлэг гэх юм уу нэг зугаалганд цэргийн амралтанд явчихсан. Тэр үед чинь нөгөө аав ээж рүүгээ мэдэгдэх юм байхгүй. Утас байхгүй. Хагасаа өдөр гараад тэр чигээр яваад бүтэнсээ өдөр нь ирж байгаа байхгүй. Тэгээд дотроо бол айгаад байгаа шүү дээ тэр чинь. Тэгээд тэр чинь яг хамт олонны дунд учраас нөгөө нэг тийм одоо юу гэдгийг дотны харилцаа үүссээд байх юм байхгүй. Тэр олонны дунд би л нөгөө эхнэрээ бараатаа л ингэ байгаад тах шүү. Фаз автобусанд ажилчид бөөнөрөө дуулаад явж байхад тэр нөгөө гинцайлхан цэвэр ариун гэл тэр дууг одоо хүртэл би дуулж явдаг. Тэгээд тэрийг дуулахаар л ерөөсөө тэр нэг гадуур хонсон ганц өдрийг л боддог байхгүй. Тэр бол хамгийн одоо үйл явдалтай өрнөлттэй тийм болцоо байсан гэж бодчих. Миний хувьд ч гэсэн яг тэрийг санаж байна. Тэгээд үерхдэг болцсон, хоорондоо бас сайн болцсон. Тийм хүмүүсийн хувьд одоо юу гэдгийг байгууллага хамт олонны ямарваа нэг юмд явахад ганцаараа явах чинь бас жоохон онцгой шүү дээ. Тэгээд хэрвээ хамт явдаг бол гоё доо л гэл дотроо зүгээр л бодож исэн чинь яг бодъё. Бурхан яг миний хүслийг сонссон юм шиг чи зүгээр л шууд хамт явна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр шиг тийм аз жаргалтай гоё өдөр байгаагүй. Тэгээд дуулж хуурдаа. Тэгээд одоо нэг өдрийг ч гэсэн хамт байлгана гэдэг бол сайхан тийм гоё тэр нь л байсан. Миний хувьд бусд нь одоо хэн байсан мэдэхгүй. Ерөөсөө нүд бол ганцхан хүн дээр л тосч ирсэн шүү. Энэ асуултуудыг хараад ирсэн чинь айгүй олон юм их сөхөөл яриад байх юм шиг байна шүү дээ. Нөхрийнхөө эхнэрийнхээ хамгийн хайр татам таалагддаг сайхан зан чанарыг тодтооч гэсэн. Чи хэлэх үү? Эрэгтэй хүний хувьд бүгдээрээ тийм байдаг гэж боддог. Миний амьдралд намайг хуурахгүйгээр яг баттай одоо нэг итгэж болохоор тийм эмэгтэй хүнийг л би хайж явсан гэж боддгийг. Хүнтэй хамаагүй нөгөө юу гэдгийг найлынхаа нэг харилцаад байдаггүй тийм ширүүн. Дээрээс нь айгүй юмд шууд шулуухан шудраг хилчдэг айн ичнэ гэж байхгүй. Ер нь бол тэр байдлууд нь энэ бол одоо хэрвээ минийх болдог бол миний амьдрал хизээс намайг хуурхааргүй юм шудраг шулуухан хүн байна даа л гэж бодож ирсэн. Чиний одоо хамгийн сайхан зан чанар бол маш зөөлөн.
ямар ч хүнийг болцолгүйгээр хайрлах бүрэн тийм бүр цаанаасаа тийм өгөгдөлтөө хичнээн тэр хүний үгүй ер нь бол дандаа тийм чи өөрөө ямар ч буруугүй байсан гэсэн хүнээс эхэлж дандаа уучлалт гуйдаг. Бүх юмыг дандаа зөөлөдөг. Ямар ч юмд ингээд нэг юмд сэтгэлээсээ ханддаг тэр сайхан чанар. Ямар ч хүнд нэг л байдлаараа байдаг юмд сэтгэлээсээ ханддаг тэр сайхан чанар бол миний айны хамгийн сайхан чанар. Одоо яг тодорхойлох илүү сайхан чанар бол их ухаантай. За ер нь буруу бодохгүй дээл гэмээр. За тэр нь жирээ юм. Гэхдээ ер нь л тийм. Их ухаалаг. Тэгээд ер нь хүн амьдралдаа мэдээж хамгийн ухаантай, хамгийн сайхан бүсгүйтэй л сууя л гэж боддог баг. Тэгэл тийм л хүнээл би болсон. Гэхдээ ингэж ярьсан чи яг ч юм гээд хоёр үнэ магтаад байгаа юм шиг санагдаад. Тэгтээ яг л ер нь бол мэдээж хүн болгон сайхан даваа талтай. Энэ одоо юу гэдгийг энэ дэлхий дээр амьдарч байгаа айл гэр болгоо, эхнэр нөхөр болгоо, хос болгон тэр хүнийг бусдаас ингэж нэг онцгойлж харах онцгой чанар нь яг тэр хүнд айгүй хэрэгтэй байсан тэр чанар тэр хүнд байгаа учраас тэр хүнтэй бас яг ойлголцох бүрэн тийм зам гүүр тэр хүнд харагдж байгаа учраас хүмүүс хос болол энэ амьдралыг туулдаг баг. Чи тэр үед бол ер нь юмд нэг хуурамчаар хандна гэсэн ойлголт ерөөсөө байдаггүй. Тэ? Бүх юмд айгүй сериус ханддаг. Заавал жижигхэн ч байсан гэсэн. Бид нар ер нь битээр бусад гэр бүлээс ялгаатай гэж харах юм бол 3 настай бай, 1 настай бай, 5 настай жоохон хүүхдэд ч гэсэн маш их хүндлэггүй ханддаг анзаардаг байхгүй. Энэ хүүхдэд эднэр энэ том хүмүүс ямар их дээрэнгүү хандж байна гэж харж чаддаг. Тэгээд өөрсдөө тэгж хандахгүй байхыг хичээдэг. Тэр байдал нь бол бидний одоо юу гэдгийг хүнийг одоо хүн гэсэн утгаар нь хүндэлдэг тий. Тэр чанарт айгүй одоо их сайхан чанар гэж боддгийг тий. Хосын харилцаанд баримтлагдаг чухал зарчим бий юу? Олон жил хамт амьдарсан хосуудад хамгийн чухал зөвлөгөө юу байх вэ? Түүнийг хуваалцаач гэсэн. За чи эхлээд хэлсэн дээр юм шиг байна. Тий. Чивд хоёр чинь төгс хүмүүс биш тий. Хэдийгээр чивд хоёрыг нийлүүлдэг олон сайн сан чанар байгаа ч гэсэн одоо олон сайн чанар байгаа ч гэсэн бас муу талууд байгаа шүү дээ. Амьдралд ингээд зөрүүлдөх юмнууд зөндөө гарна. Үл зөвшөөрөх юмнууд зөндөө гарна. Тэгтээ тэрэн дээр өөрийнхөө байр суурийг хэдийгээр одоо ингээд хатуу баримтлаа ч гэсэн чамтай санал нийлэхгүй байх юм надад зөндөө гарна шүү дээ. Тэгээд яг ингээд өөр дээрээ хичнээн тулгалаа ч гэсэн эцээст би цаана чамайг хайрлаад байдаг. Өөрөөр хэлбэл хитий ингэснээрээ би нөгөө хайртай энийгээ гомдооч үдээ. Хэдий тийм ч гэсэн нөгөө одоо чиний зүтгэж байгаа тэр шийдэх гээд байгаа талыг чинь надад тохирох эерэг тал нь юу байна уу гэж дандаа тэр өнцгөрөө нөгөө эргүүлж харахаараа би дургуутсах байсан ч гэсэн бултан зөөлхөн тий илүү ойлголцох тал руугаа илүү хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр нөгөө ер нь л одоо хайртай юм бол хүмүүс бие бинийгээ ойлгохыг л хичээх хэрэгтэй юм байна. Энэ бол одоо урт удаан амьдралын аюу чухал зүйл. Энэ хүнд үнэхээр чи хайрлалт гэх юм бол энэ хүнийг ойлгох талаас нь чи хичээ, ойлгохыг л хичээ. Ойлгохыг хичээхээр дандаа чивд хоёрын шийдвэр бол дандаа дундын шийдвэр гарч явдаг тий. Мэдээж амьдралд бол маш олон маргалдах, зөргөлдөх төр байтгаа би салнагаал хашгираал янз бүрийн байдалд орж исэн түүхэд би. Тэгээд миний хань нэг намайг их олон юм дээр уучлсан байхгүй. Одоо би зүгээр тэр янз бүрийн олон муухай дурсамжуудыг бол үндээс өхмөөргүй байна. Бурхан баярлалаа л гэж хэлээл амьдэрч яхаар тийм үе зөндөө байсан. Би бүр үнэхээр сайн мэдэрдэг. Сүүлд нь мэдэрч байгаа шүү дээ харамсалтай тийм. Миний буруу байсаараа л миний хайр бүгдийг нь уучлсан байхгүй. Тэр утгаараа тэрийг одоо би сөгөж ярихгүй тэр сайхан дурсамж биш. Тийм учраас ханийгаа бол нөгөө хайрлж шүтэж хүндэлж амьдрахаас аргагүй. Залуу байхдаа болж одоо айгүй хортой шатаа тий. Энд дэстэ би бууж өгöd байхдаа эдгий өстө үгүй шүү гэл айгүй зүд. Тэгтээ тэр бол ерөөсөө тийм бас зөв гаргалгаа биш байгаа аахгүй тий. Анхнаасаа ерөөсөө л яаж болцоогоороо буулт хийх үү, яаж биений ойлгохыг хичээх үү тий. Яаж биенийгээ уучлахыг эрмэлзэх үү
гэдэг рүү анхнаасаа тийм тэмүүлэлтэй байгаа сурчих юм бол тэгээ тэр аажимдаа тухайн гэр бүл яг тэгээ тогтчих юм байна. Бидний чи амьдарч ирсэн нийгэм бас яг үүндээ бол айгүй игзэгтэй хүнд нийгмийн амьдрал бидний залуунаас өнгөрсөн юм байна гэж одоо ингээ харахаар яг тэгж харагдаад байгаа байхгүй юу? Маш олон залуучууд амьдрахын төлөө янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж явж байгаад тэр хооронд ингээд гэр бүл нь салчсан тий үр хүүхэд нь ингээд өнчөрсөн хоёр талдаа амьдралтай уулзсан ийм амьдралууд одоо яг бидний үеийнхэн дотор бол маш их баг шүү дээ. Тэгээд ингээ харахаар бүр нарийн дээр ингээл зарим найзтайгаа ингээл бүр ухаад ярихаар жижигхэн харилцаан дээр зүгээр л нэг бие бинийгээ гомдооцсон юм дээр төрүүлэл нэг уучлалт гуйчих ч юм уу төрүүлээд нэг жоохон санаачлаг гаргацсан бол гэр бүлийн бүтэн байдлаа яг аваад үлдчих тийм боломжийг л алдсан байгаа. Уучлж болох юмыг ингээл амьдралын одоо мэдээж одоо бид нар энэ амьдралын өдөр болгон бидний шинж шүү дээ. Ер нь бол ямар өмнө давтагдж байсан за ингээ мэдж байгаа юм бол байхгүй. Өдөр болгоны шинэ амьдрал мөн. Гэхдээ өнөөдөр надаа ийм даваа одоо амьдралын бэрхшээл гэж бодъё л доо тий. Аз жаргалтай үеж байгаа, бэрхшээлтэй үеж байгаа. Өнөөдрийн энэ гаргасан бэрхшээлийг бүр юугаарч орлуулж болшгүй тийм том бэрхшээл гэж хардаг өнцгийг л миний хувьд бол өөрчилчмээр юм байна гэж би бодоод идэг байхгүй юу. Тий харж байгаа өнцөг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ асуудал өнөөдөр зөвхөн над тохиолдоогүй. Өнөөдөр тань тохиолж байгаа бол бус түн ч гэсэн яг тийм л юм тохиолж байгаа. Тэгвэл тэр бэрхшээлийг би даваад л гарах ёстой болохоос ш тэрний өмнө сөхрөөд нураад ончиж болохгүй. Энд насандаа ганц тохиолдох амьдралынхаа төлөө би хийж болох зүйлээ хийх ёстой л гэж хардаг. Одоо би зөндөө болгосон уншиж. Миний хараа муу. Эмч мэрэгжилтэнд харилцаанд хэр их нөлөөлдөг вэ? Хамт ажиллахад хүндрэлтэй болон давуу тал байгаа юу гэж. Хамт сурж явах хугацаанд үргэлжил сугалцаал хөтөлцөөл явах нь бол маш гоё бахархалтай. Тэгээд таяр өстө үргэлж одоо ингээл залуу хосууч шиг шинээрээ байх ингээд одоо хүртэл хэлүүлж явахдаа бас сайхан л байдаг тий. Дүүнэр бид нарыг шоолддог шүү дээ. Тий. Тэгээд байгууллага дээр хүртэл нэг удаа би үйлчлүүлэгчээсээ сонсдог байхгүй юу? Танаа ихнэр ингээд таныг үнссэн гинүү, би ихнэрээ үнссэн гинүү тэр нэг коридор таарлаад нэг үнсчихжээ. Ямар гоё харагдсан гэж санаа гэл. Тэгээд тэр бол сайхан байхгүй юу? Давуу тал гэх юм бол яа харахгүй нэг бие биеийн ажил ачааллыг харьцангуй одоо бусад энгийн нэг өөр мэрэгчлээ хүмүүсийг бодохноо сайн ойлгодог. Сул тал гэх юм бол яг хэвдээ зүгээр нэг ажил ихтэй бол нөгөөх нь одоо ингээд хүлээгээд 2-3 цагаар байх тохиолдол зөндөө бай. Мэдээж өөр хүсэл сонирхол нь одоо бас хязгаарлагдах тохиолдол тэрэн сул тал гэдэггүй бол ер нь тэгээ сул тал бараг байхгүй тий. Монголд одоо мянган эмч нар яг чи тоо шиг гэр бүлээрээ эрүүл мэндийн салбарт зүтгэж байгаа мянган хүмүүс байгаа. Тэр хүмүүс болгоны амьдралын түүх их гэгээлэг байдаг. Тэгээ одоо яг өнөөдөр миний нөхөр өнөөдөр бид хоёр нэг байгууллагт ажилладаг. Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байна. Манай нөхөр болохоор хүнд өвчний эцсийн шатанд орсон амьдралынх нь хоног нь цаг, минут, хэдэн сар хоногоор л үргэлжилж байгаа энэ хүмүүсийн амьдралын чанарыг аврахын төлөө ажилладаг. Минийх болохоор альва өвчин эмгэгээс өвдгөөс нь өрсөн сэргийлэх чиглэл рүү нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр илүү ажилладаг. Тэгэхээр мэдээж биеийнхээ ажил мэргэжлийг аягүй ойлгоно. Давуу талтай. За дээрэс нь нэг тийм хүндрэлтэй юм байдгүй. Мэдээж одоо бид хоёр өглөө хамт гараад орой хамт ирж байгаа ч гэсэн ерөөсөө хоёр биенээс хол байх ер нь их дургуйдээ тий ер нь боломжгүй хамт л бүх юм дээрээ л ингээд байдаг. Заримдаа хүмүүс тоглоом тухайгаар хоёр одоо уйддаг бол гэдэг. Ерөөсөө тийм уйдах зав гардаггүй. Илүү одоо хүнийг ойлгодог, хүнийг өрөвдөх сэтгэл эмнэлгийн мэрэгжилтэй хүмүүст илүү байдаг баха. Хоёулаа завгүй байх үедээ гэр бүл хайр дурлалын тэнцвэрийг хэрхэн хадгалдаг вэ? Нэг байшин дотор ажиллаж байгаа ч гэсэн уулзах завгүй тий. Мэдээж би бол нөгөө өвчтөн маань ингээд энэ тэгээд энэ эсвэл хүндрээд энэ уулзах чадахгүй байна, хоол цай идэж чадахгүй байна гэхээр миний эхнэр болохоор хоёулаа нэг аргалаад хоол идчихийгэл над руу ханддаг шүү дээ. Энэ чинь л өөрөө нөгөө надад айгүй тийм санаа тавьж байгааг айгүй том илэрлэх байхгүй. Чи аргалаад хоол идчихэлдээ л гэдэг энэ би бүр гуйлгаалгүй. Тэр нь бол яа харахгүй тэрийн одоо тэр дотны харилцааг яг ингээд үргэлжлүүлээд дунд нь аваад яваад байна гэж боддیں۔ За би бол шууд үйлдэл
хийх нь арай дээр гэж боддог. Чоолдог биш зүгээр ингээд хардаг тий. Үгүй манай ихнэрт нэг 2 ширхэг юм аа чигээд тэр хоолыг бариад өгөхөр чинь тэгэл их л гоё санагддаг гэж боддог. Их ажилтаа байгаа үед ерөөсөө тийм ойлгон харилцааны үг яриач байхгүй нэлээд удацсан байдаг ш. Тийм үед би чамрын ингэ фэйсбુક руу чинь зөндө гівгэнт нэрэ өглөө хоёлоо өгнө гэрээсээ гараад хамт ажилдаа ирж байгаа боловч өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж нэг хөөрхөн мессеж зүрх мөрхтэй мессеж ингээл бичээд явуулсан байдаг байхгүй. Тэгээ тэрийг чи орой мөрөнд л харна л та буцаагаад хариуна. Тэгээд тэрүүгээрээ юу гэхээр ер нь бол би тийм харилцаа хэрэгтэй гэж хардаг. Жишээ нь хичнээн одоо энэ тэртээ дургу хүн болгон завгүй шүү дээ. Хүн болгон завгүй, нийгмийн ч завгүй. Тэгээ тийм байгаа үед завгүй гэдэгт бүх анхаарлыг, бүх шалтгааныг тавьж хаад бие биендээ анхаарал хандуулахгүй байх юм бол энэ айгүй хэцүү гэж боддог. Би чамд хайртай гэдэг үгийг хэр хэлдэг вэ? Яг одоо хайраа илэрхийлээч гэвэл юу гэж хэлэх вэ гинэ? Үнэхээр би чамтай хайртай шүү дээ гэж байгаа юм шиг тий. Тэгээ үнэхээр хайртай юм уу гэвэл бүр би өөрөөсөө ч илүү хайртай гэж хэлмээр тий. Тийм л хайрыг татсан сайхан охин. Тий. Би яагаад илүү их хайрлах шалтгаан байна вэ гэхээр тэгж боддог байхгүй. Жохон 20 хэдхэн настай жохон охиныг би одоо анх үерхэж аваад суусан шүү дээ. Тэгээ өдөө хүртэл одоо 35 6 жил гэдэг чинь тий. Аав нь охиноо эрхлүүлж байгаа юм шиг хайрламар санагддаг юм шүү дээ. Энд ч одоо жоохон хөгшлөөд байгаа юм. Би чамд хайртай гэдэг үгийг ер нь бол энэ үг бол бид хоёрын харилцаанд бараг л өдөр болгон байдаг тий. Жишээ нь өглөө ажилдаа явахдаа бие биенээ үнсээ за өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж заавалчгүй машинаас муугаа салхтал тэгээд салдаг. За хэрвээ тэр өдөр ямар нэг байдлаар ер нь тийм өдөр тэгтээ байхгүй юм байна. За хэрвээ тэр өдөр үнсэлцээгүй байдаг ч юм уу биеиндээ хайртай гэж хэлээгүй нэг өдөр хэрвээ өнгөрцөн байх юм бол их итгээд одоо гомдолтой ч юм уу санагдахаар тийм төвшөнд байна. Тэгэхээр энэ бол энэ үг олон хэлснээр одоо үн цэнэ алдна гэсэн зүйл биш. Харин яаж хэлж гин үү? Зүрх сэтгэлээсээ хэлж гин үү гэдэг л аягүй чухал байна. Өөрөөр хэлбэл энэ үгийг хэлэхгүйгээр би хайртай энийгээ цааш нь үдээд ингээд явуулчих чадахгүй байгаа учраас хэлэх ёстой. Хэлжээж би өөртөө ч сэтгэл хангалуун энэ үгийг сонссон би өөрөө ч гэсэн сэтгэл хангалуун тий. Ер нь тэгээд үнсэхгүй бол энэ нэг хараад хүлээгээд байгаа юм шиг санагдав. Сүлдээд бүр тийм өдөр чинь байнга хийдэг үйлдэл учраас өгүүлэгдэн шүү дээ. Хайртай хүнээсээ таны ямар зан чанарыг ойлгосоо гэж хүсдэг вэ? Хэлхийг хүсч байвал одоо ярилцаарай гинэ. Одоо чи хэлтэй наад чи хүнд юм. Юу хүн бодож ирсэн юм хэл. Амар гомдож ирсэн юм бэ лөө. Заримдаа ингээд чиний хэлсэн ямарваа нэг саналыг би шууд эсэргүүцэж магадгүй тий. Эсэргүүцэж байгаа чамд бас таалагдахгүй. Чамайг бухимдуулдаг байх л да. Бухимдуулдаг штэ. Тийхтэй тэр нь өөрөө хэлвэл юу гэдгийг явж цаагаараа би өөрөө тэрийг юу гэж хэлдэг вэ? Дотроо юу гэж боддог вэ гэхээр энэ бол хайртайхаа төлөө чиний төлөө тухайн асуудлыг шийдэхэд чиний харахгүй байгаа өнцгийг би өөрийнхөө зүгээс хараад сэрэмжлүүлж хэлээд байгаа л санаа. Тэрнээс одоо чиний санааг буруутгах гач юм уу те чамааг одоо хүлээн зөвшөөрөхгүй чиний шийдвэрийг шууд няцаах гад тэгж байгаадаа биш. Зорилго нь чиний шийдвэрийг дэмжиж байгаа. Тэгтээ чи шийдвэрээ гаргахдаа яг энэ өнцгийг нь миний өнцгийн талаас хараагүй дутуу байгаа юм биш үү гэдэг өнцгөө хэлэх гэж байгаа царай нь үгүй эн чинь тийм биш ингэчл яс ингээл шууд заримдаа чи тойж одоо нэг юмний шийдэл гаргахдаа шууд огцом эхлээ дараа нь аягүй сайхан шийдвэр гаргаад дуусгаж байгаа тийм үе байдаг шүү дээ. Тэгэхээр тэр болгон яавал одоо чи тойд илүү зөв байх уу? Магадгүй чиний илүү санаачлагтай, чиний ашиг сонирхолд илүү их холбоотой тийм шийдэл байсан ч гэсэн чиний төлөө би үргэлж заа гэж хэлэх байхгүй юу? Тэгтээ заа гэж хэлэхдээ магадгүй зарим нь чамд илүү халтаа одоо заримдаа тэгж боддог юм байна. Эрэгтэй хүмүүс аягүй нөгөө юмд маш түргэн шийдвэрийг гаргацдаг, хурц шийдвэр гаргацдаг боловч тэрэн дээр нөгөө юм одоо яаж яах нь миний зан чанар тийм дээ юмыг ингээд олон талаас нь ингээл харах гал тий аль болохоор нэг төрөлхөөсөө тэгсэн тэрэн заримдаа удаан бас юм зүгээр нэг өнгөцгөө гаргаад өнгөрчих юм дээр дэндүү нэг нухацтай хандаад байгаа юм шиг хүний төвчээрийг бардаг ч юм уу тий бухимдуулдаг ч юм уу энэ дээр бодоод ах шаардлага байхгүй штэ гэж ярьдаг тийм өнгө айсыг гаргадаг баг. Тэгээ миний тийм сул талыг бас ойлгоорой чамайг дэмжихийн төлөө байдаг. Ер нь бол тийм мэдээж одоо энэ читерийн амьдрал донд
маш олон шийдвэрүүдийг угаасаа л би төрүүлээд алдаатаа зөндөө л алхам хийжсэн. Тэгээд буцаад засагдж байгаа нь мэдээж одоо юу гэдгийг хоёулангийнх нь хоорондын яриа мараа тэр нөгөө эргэж бутсан тэр үйл явдлаас зөв болж гарч ирж байгаа шүү дээ. Одоо бид нар чинь 50 гараа явчлаа. За 60 70 хүртэл одоо жоох идэвхтэй амьдрий гэвэл гэж бодчихл би харамсаад байдаг байхгүй. Мэдээж 20 30 жил гэж бид нар бодож байгаа боловч хүний амьдралд юу тохиолдохыг мэдэхгүй учраас өнөөдөр бид нар одоо юу гэдгийг нэг хөссөн үедээ Монголынхон сайхан газар нутгуудаар нэг аялаад үзчихгүй болвол мэдээж бид нар ганц нэг явж үзсэн л дээ. Тэгтээ нэг амарч гин гэж явхаасаа илүүгээр тий зүгээр нэг шуурга шиг дайраал өнгөрдөг нэг. За тэгэл нэг өмнө говийг үзлээ. Хөвсгөлийг үзлээ. Энэ бол биш байхгүй. Зүгээр юунд ч санаа зовхгүйгээр ажилдаа биш. Хувийнхаа амьдрал дээр байшин савндаас санаа зовхгүйгээр бараг нэг өдөр амарч үтсэн юм уу гэмээр байгаа байхгүй. Тэгээд энийг л ойлгосоо гэж боддог. Тэгэл нэг л мэдхэд 100. 100-ны амралтанд зүгээр хүү хай гэж дуусчихна. Хоёлоо дөр юунд санаа зовхгүйгээр аав ээж ах дүүнэрийнхээ хамаатан садангийнхаар ороод гараад тэгэл нэг налаагаад нэг явж үзэх юмсан л гэж. Тэгээ ерөөсөө тэгж явахгүй юм тий. Гэрлүүгээл яарсан хүмүүс тий. Яах чаа гэсэн чинь тэнд нэг юм хийх хэрэгтэй, энд нэг юм хийх хэрэгтэй. Тэр нэг харамсалтай. Ажил бүр нэгдүгürt ингээд дандаа тавигдаад явцсан байна. Бид нар угаасаа завгүй хүмүүсгээ дүрдээ итгэчихсэн. Дээрээс нь бид нар айгүй ажлыг айгүй ингээд сайн хийдэг, ингэдэг тэгдэг. Гэхдээ эцсийн дүнд бол бид нар ч өөрсдөө сайхан л амьдрах гал уг нь ажил хийж байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэгээ хоёул ер нь тохирч. Ажлын цагаас хойш 2 3 4 цагаар ажиллана гэдэг бол айгүй харамсалтай цаг санагдав. Ажил амьдралынхаа цагийг зөв зохицуулна гэдэг юм руу айгүй ярмээр юм шиг байна. За хоёлаа тэгээ хүмүүжийа. Амьдралын тань хамгийн том сорил юу байсан бэ? Хэрхэн даван туулсан бэ гэж байна. За энэ дээр миний надад одоо айгүй хөндөр байдаг зүйл юу байдаг вэ гэхээр өнгөрсөн жил ингээд аав маань гів гинт хүнд өвчөө онцлогдоод яах ихийн зургуу богинохоо хугацаанд ингээд аав маань явсан. Тэгээ энэ бол надад айгүй хүнд санагдсан. Тэгтээ тэгээ тэрийг нөгөө даван туулахдаа энэ чинь ганцхан наа тохиолдоогүй зүйл шүү дээ гэж бодож тэгээ бас энэ дээр ээжигээ дүүнрээгээ бас тэ чи хоёрыг нөгөө айлын том гэд харж байгаа хүмүүсийг уруу татахгүй байхын тулд бас хүнээс жоохон илүү хүчин чармалт хэрэгтэй юм байна гэж надад ойлгосон шүү дээ. Миний хувьд бол харьцангуй нэг амьдрал зайлшгүй тулгарх асуудал гэж хардаг учраас арай жоохон ханаасаа бол арай илүү хөнгөн бодож давдаг. За хамгийн одоо сорил гэж үзэхэр юм бол тэр 30 эдхэн наснда живэтэр амьдрал нэг одоо юу гэдгийг нэг салж магадгүй үе дээр очиж исэн. Тэр нь бол миний бас нэг жоохон нэг гашуундаа хэрэгэлсэнтэй холбоотой байсан. Өөрөө ирэхгүй хүмүүжлийн үед би бол бүр өвдөрч эхэлсэн шүү дээ. Гарлаа явлаа гэж хүмүүс салдгал юм байгаа ч тийм. Тэгвэл би энэ хайртай хүнээсээ саллаа гэд ер нь амьдралд юу хочих вэ гэж би харсан. Үр дүн нь бол айгүй ойлгомжтой. Нэг тийм хүмүүжлгүй нөхөрл гарах юм байна. Эцэст нь миний ханы хувьд бол хүүтэйгээ хоёулахнаа нэг өнчин гэр бүл үлдэх юм байна тийм. Тэгээ миний ханийн эргүүлээд намайг уучлсан тэр байдал чинь нэг бүгдийг нь уучлахад бэлэн байсан гэдэг чинь тэр чинь бол үнэхээр нэрээ би тэгж хэлсэн тий. Чи хэлэхээр барахгүй саяхан хэлсэн. Бүр маш сайхан. Тэгээ баярлалаа. За баярлалаа. Яг энэ цаг үед л ингэсэн болохоос ш анх нь ийм байгаагүй ш. Ямар сайхан чанар намайг татсан мөлий. Тэгэхээр энэ цаг зуурыг харин ч миний хань энэ яг агшинд алдах гээд байгаа учраас үнэхээр би энэ хүнтэй амьдрал гэсэн бол алдах гэж байгаа үед нь ч гэсэн би тэр хүнийг сэрэмжлүүлэх ёстой, туслах ёстой. Энэ хүн яг одоохондоо зөв шийдвэр гаргах дээр алдаатай байгаа бол би илүү ухаалаг зөв шийдвэр гаргах. Үнэхээр ухаалаг байсан.
Хэрвээ тэгээг бол өөр хүн байсан бол тэгэл хялбар байх л байсан байх л да тий. Тий, одоо юу гэдэг бас л нэг хагас амьдралыг зохиох байсан. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг хайртай юм бол уучлахаас гадна хайртай юм бол надад сүүлд маш олон удаа ярьжсэн нэг сайхан зүйл нь болохоор би энэ хүнийг одоо ямар сайхан тий эвдрээгүй тийм хөрхөн одоо ийм нандин сэтгэлтэй байхад нь битээр гэр бүл болсон билээ гэдгээ бодохоор харамсаад байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тийм учраас чамайг ерөөсөө алтмааргүй санагдсан гэдэг нь бол миний үнцнийг надад мэдрүүлсэн учраас чамд үнэхээр баярлалаа. Хамгийн сүүлийн асуулт. Заашгүй дээ дуусна. За энэ дээр залуу осуудад хандаж хосын харилцаанд баримтлах зарчим зөвлөгөө хэлээч гинэ. Би хэлчихгүй хэлээ. Тий. Үргэлж ярилцах хэрэгтэй юм байна. Хандаа таалагдахгүй байгаа тэр олон зан чанаруудаас 50%-ийг нь хойш нь хайж ижил би хайртайгаа ядаж таниулах юм аа гэдгийг ойлгож байна. Хэрвээ чи хайртай юм бол тэрийг харуул тий. Харуулна гэдэг чинь одоо үнэхээр бас нэг бүр баригдахуйц бүр мэдрэгдэхүйч байх ёстой шүү дээ. Одоо миний хамгийн хэлэх дуртай зүйл бол амьдралыг зохионо гэдэг бол айгүй хариуцлага байдаг. Хэрвээ би одоо энэ хүнтэй сууна гэсэн бол суугаад бас ардталт нь хариуцлагаа үүрэх ёстой гэж л бодож байна. Одоо чиний зөвлөгөө. Гэрэл нь энэ амьдралыг хамтдаа туулна л гэсэн бол тэрнийхээ өмнө нэгдүгээр хариуцлагатай байх. Ерөөсөө хариуцлага гэдэг бол хайр, амлалт, үүрэг, үйлдэл би бол тэгж л хардаг. Зүгээр нэг хоосон хайртай гэж хэлчихэд үйлдэл байхгүй бол хүнд тэр чинь хайр гэж санагдахгүй шүү дээ. Тэгээд нөгөө зүгээр ямар ч үн цэнгүүгээр бас хайртай шүүгээ юу ч бодлогоогоор хэлэх гэдэг бол надад бас юусо таалагддаггүй. Хайртай л гэж байгаа бол үнэхээр тэр үгийг үн цэнтэйгээр үнэхээр тэр хүн надад тэр хүний хэлж байгаа ер нь чи биенээсээ ер нь баг баталгаа айгүй шаарддаг баг дотроо. Тэгээд нөгөөт биеиндээ батлах гэж их хүсдэг баг. Ямар нэгэн хайраа илэрхийлэх, ямар нэгэн харагдах юм мэдрүүлэх гэж. Жишээ нь өнөөдөр би буруу юм хийсэн бол чиний өмнө чинь ингээл хоолмол хийжгүүгээл гэрч зэвлэх гэж үзээд мэдээж тэр нэг төгс биш ч гэсэн ямар ч гэсэн тэрийг чи анзаарсан байдаг шүү дээ. Шир нь алдаатай юм хийсэн юм. Мэдээж хийсэн л байж таараа шүү дээ. Зөндөл хийж байгаа бах. Тэгтээ бас эмэгтэй юм чинь би алдаж ийн гэдгийг бас үргэлж хэлээд ээ гэж бодохгүй. Тэгтээ зарчмын үед хайртай юм бол тэр хүний сайн сайхны төлөө зөвхөн тэр хүн зориулагдсан юмыг нь чи аль болохоор дэмж, хүлээн зөвшөөр, тэрний төлөө үйлдэл хий. Тэрнээс тэр хүн зориулж байгаа үйлдэл нь чамд ч бас ашигтай байгаад ээж бас нэг шаардлага байхгүй те. Тэр чинь бол золиос гэж хэлж болох байхгүй юу? Өндөр насныхаа тэтгэртэй гарна юм байна те. Гэхдээ энэ үг бас надад их сонир санагдаад байна. Ягаад чи мэдгүй зөв бидний ээж аав үед бол тэтгэртэй гарна тэтгэврийн насных гэхээр их л хөшөө хүмүүс санагдаад байдаг гэсэн чи одоо өөртөө нөгөө тийм насан дээр ирсэн чинь бас хүн чинь их сонир санагддаг юм байна. Хилүүлэх дурггүй байна. Хилүүлэх дурггүй юм уу мэдгүй үг нь тэг өндөр наст ингээд хэлэх гээр одоо намайг хүн өндөр наст гэж хэлэх юм уу гээл ингээд зандаа. Тэгвэл одоо яг тийм насны босгон дээр бид нар ирж байна. Дахиад эрч хүчтэй амьдрах хангалттай хамгийн бага 20 жилийн амьдрал бидэрт байна. Үеийнхэн маань ингээд тэтгэврийн тухай яриад ирэнгүүт юу гэж бодож чинь нөхөр нэгдүгээрт намтай, хоёрдугаарт амар тайван дотор, хоёрдугаарт бас нөгөө дээрээс нь аз жаргалтай, бас сэтгэл хангалуун санхүү янз бүрийн юмар дутагдахгүй амьдрий гэвэл одоо бас нэг дараагийн хөдөлмөр тий одоо ямар нэгэн байдлаар өөр вариантуудыг сонгох ёстой юм байна гэдгийг ойлгож байгаа. Хоёулаа бас төлөвлөсөн юм нь бол бараг л эхлээд явж байгаа тий. Тийм учраас ирээдүйдээ их итгэлтэй байна. Хандаа маш их хайртай баярлалаа. Өнөөдрийн намайг ийм байлгаж одоо хүмүүжүүлсэн ч байгаа бах тий. Би үнийгээ хайрлж, би үнийгээ тайтгаруулж, тайвшруулж тэгээд баярлуулсан их байгаа бах. Энэ болгонд нь хайртай хандаа маш их баярлалаа гэж хэлээд чангаар тэрэн үсье. Чамдаа ч гэсэн одоо энэ явнасанда ийм сайхан хань ижилтэй болсон. Үнэхээр би бол азтай хүн. Тэгээд чиний хайр халамж, чиний түшиг тулгуур бол ерөөсөө л тэр чигээрээ би болчихжээ. Тэр хайртай эндээ маш их хайртай шүү. Чамдаа эрүүл энхийг хүсье. Зорьсон зориг болгоно сэтгэлчлэн бүтхийг бас хүсье. Тэгээд тэрний төлөө би үргэлж чамтай хамт байна.